За сайн байцгаана уу. Энэ орой мэндийг хүргэе. За би та бүхэнд бас эрүүл мэндийн мэдлэг олгох танин мэдхүүн үүднээс бас болгоомжлол сэрэмжлүүлэх үүднээс хотоодны өвчлөлийн талаар өнөөдөр товчхон ярих гэж бодож байна. За тэгэхээр танд ямар ч асуудал байж болно хотоодны. За тэр асуудлыг ерөнхийдөө үндсэнд нь ингээд хоёр том хэсэгт хуваачиж байгаа. Шархлаат өрөвсөл, шархлаат бус өрөвсөл гэж байгаа. Тэгэхээр зарим хүний хувьд болохоор хотоод нь гадарга дээр гэмтэл үүсээд шархлаат өрөвсөл үүссэн. Тэр нь болохоор хотоодны дууран дээр хотоодны шалбархаатай, улаалттай, шархтай гэдэг ингээ авчиж байна. Нөгөө нэг өрөвсөл нь болохоор нүдэнд харагдах ямар нэгэн салтын гэмтэл байхгүй мөртлөө цаанаа тэр булчирхай эсүүд дээр нөөрчлөлт ороод байгаа ийм хоёр асуудал явж байгаа. За зарим хүнд бол хоёулаа байж идэг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн энэ талаараа мэдхийн тулд хотоодтойгоо жоохон танилцъя гэж бодож байна. За энэ юу харагдаж байна гэхээр хүний хотоод За хотоодыг нэг ийм хэсгэн газрыг нь хэрвээ томруулаад ингээ харах юм бол хотоодны хан бол нэг ийм давхаргууттай байгаа. За хамгийн дээдлийн энэ давхаргын болохоор хучуур давхарга гэж. Бидний нүдэнд харагдахаар бол яг арсны өнгөн давхарга гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр энэ арс бол таныг гадны халуун, хүйтэн, бохирдол тэр болгоноос хамгаалж ядагтай яг адилхан. Хотоодны ханыг өөрөг нь идэж уусан бүх зүйлд бидний уусан, хэрэгэлсэн эмнүүд тэр болгоноос хамгаалж ядаг юм хучуур давхарга байгаа. За бидний арьс бол жишээ нь ингээл гуужаал, шинжлэгдээл, доороосоо шинэ үсэл явдагтай яг адилхан таны хотоод ч гэсэндээ мөн адилхан энэ хучуур эсүүд нь бол байнга шинжлэгдэж идэг. Ерөөсөө л нэг 2 хоног дотор л шинжлэгдээд ингээд явж идэг байгаа. За тэгэхээр энэ давхаргын доотлын энэ хэсгийг болохоор хотоодны салт бүрхүүл гэж байгаа. Тэгэхээр энэ салт бүрхүүл бол маш чухал үүрэгтэй. Хэрвээ таны хотоод эрүүл байх юм бол энэ салт бүрхүүл эрхүүл байгааг нь л ач гэсэн үг. Хэрвээ таны хотоод өвчлсөн бол энэ салт бүрхүүл дээр ямар нэгэн асуудал үүссэн байна л гэж ойлгоно. За тэгэхээр энэ салт давхаргт нь болохоор таны хоолыг боловсруулдаг маш олон төрлийн заадлагч бодис хүчил дааврыг ялгаруулдаг тэр гол үйл ажиллагааг явуулдаг эсүүд нь энэ салт бүрхүүл дотроо байрлаж байгаа. Тэгэхээр таны хотоод өрөвснөө гэдэг маань энэ салт бүрхүүлтэй гэмтэл авч ийна л гэсэн үг. За тэгээд доошоогоо хэрвээ энэ салтын доодох давхаргалуугаа гэмтээд ирэх юм бол ерөнхийдөө шалбархай, булчин давхаргалуугаа ороод ирвэл шарах гэд. Хэрвээ бүр гадна талын энэ хотоодны хамгийн гадна байдаг тэр гялтан хальсан дээр нь хэрвээ гэмтэл үүсч байвал хотоодны цооролт гэдэг ингээ явчихна. Тэгэхээр та хотоодныхон дурангийн зургийг хараад дүмэлтэд харах юм бол тэн дээр хотоодны улаалт гэсэн байна уу тийм ээ? Өрөвсөл байна уу? Эсвэл шарх шалбархай байна уу? Тэр бүгд нь юуг л илтгэхэд байна гэхээр таны энэ хотоодны аль давхарга хүртэл гэмтсэн бэ гэдгийг ерөнхийдөө хэлж шít. За жишээ нь эрүүл хотоодтой гэвэл саяны энэ салт бүрхүүл нь болохоор энд харагдаж байна. Энэ салт бүрхүүл бол эрүүл байна. За энийг өсдөг. За тэгээд энэ салтын доодох давхаргалуугаач, булчин давхаргалуугаач ямар ч гэмтэл байхгүй эрүүл хотоод бол ерөнхийдөө ингэж харагдана. За энэ дээр нэг жижигхэн шалбархаа үсчлээ гэх юм бол юу гэсэн үг гэхээр цаанаа нөгөө салт бүрхүүл маань гэмтсэн гэсэн үг тийм. Салт бүрхүүл дээр гэмтэл өгж байгаа бол бид нэр хотоодны шалбархаа гэдэг. За ингээд гүн рүүгээ бүр булчин давхаргалуугаа ороод ингээд ирэхээр бол энийгээ бид нэр хотоодны шарх гэж байгаа. Тэгэхээр таны хотоод шархлаад өрөвслийг дотор нь өрөвсөл улаалт шалбархаа шархлаа гэд үзэх юм бол юуны тухай ярьж байна вэ гэхээр энэ хотоодны давхарга хан тийм ээ хотоодны хан чи ердөө нэг 2 мм-ийн зузаантай л юм байгаа шүү дээ. Нэг энэ дээр харагдаж байгаа шиг ийм том биш. Энд чинь хэд дахин томруулсан учраас л ингэж харагдаж байгаа. Ерөнхийдөө бол 1-2 мм-ийн зузаантай л давхаргын тухай ярьж байна. Тэгэхээр тэрэн дээр нь л гэмтэл хэрэг үүсснээс нь хамаарат бид нар шархлаад өрөвслийг бол ингэж хидэн хүндрэлээр нь ангилж яадаг. За жишээ нь энэ дээр хотоодн дээр цочмог өрөвсүүлээд жишээ нь бол энэ дээр жижигхэн улаалтууд явж яснаа шарх шалбархаа болоод ирвэл ерөнхийдөө юм бичил юмтэй цус алдалт бол явагдаад явдаг. За тэгэхээр та
танд шархлаад үргэлжил байна уу? Комент дээр та бичээрэй. Хэрвээ та энд харуулж байгаа шиг хотоодны дууран дээр танд ямар нэгэн шарх шалбархаа улаалттай гэсэн бол комент дээр би хотоодны шархлаад үргэлжлэлтэй юм байна гэд бич. За цаашлаад хотоод ерөнхийдөө бол нэг ийм хид хідэн хэсгээс тогтож байгаа хотоодны хэсэг. Энэ дээшгээ улаан хоолой үргэлжлээд 12 хуруу гүцэтгэр энэ хоёрын завсарт байгаа энэ нэг оймс шиг хэлбэртэй энэ эрхтнийг бид нэр хотоод гэдэг ба шүү дээ. За тэгэхээр хотоодны амсар гэдэг энд нооноор харагдаж байгаа энэ хэсэг болохоор одоо хотоодны агуулгатхан дотроо байхдаа дээшээ улаан орж ирэхийг нь хорж идэг нэг ийм хонигч булчин байж байгаа. За энэ хэсэг бол бас их чухал үүрэгтэй. За энэ дээдлэлт нь нийл ягаан өнгөөр дүрсэлсэн болохоор хотоодны ёроол гэж байгаа. Ёроол гэхээр уг нь доороо баймартай. Гэтэл эсрэгээрээ ёроол гэдэг нь дээрээ байдаг. За энэ хэсэг болохоор таны идэж уусан хоол бол ерөнхийдөө ингээл хамгийн хүнд өтгөн хэсэг нь хотоодныхоо энэ доотлын хэсгтэрээ за шингэн хэсгний дунд хэсгтэрээ ч юм уу ингээ явах юм бол хоол идчих чи хотоод ингээ бүрэн дүүрэхгүй штэ тодорхой хэсгээр агаар байх хэвээр. Тэгэхээр тэр агаартай хэсэг нь бол ерөнхийдөө энэ хэсэгтээ байж идэг. За энэ цэнхэр буюу нэлээд том талбайтай энэ хэсгийг нь болохоор бид нэр хотоодны их бие гэж хэлж байгаа. За энэ бол бас их чухал үүрэгтэй. Одоо энэ их бие хэсгээс бол таны яг хоолыг бүрэн задлах тэр хүчтэй хүчлүүд нь за тэгээд хүчлээр идэвхждэг тэр хоол уургийг задлж идэг одоо тэр ферментүүд бол одоо яг энэ хотоодны их бие хэсгээс ялгарч идэг. За доошлоод энэ хотоодны гарах хэсэг нулуур хэсэг гэдэг байгаа эдгээр хэсэг байгаа. За энэ хэсгээр бол одоо хамгийн зузаан хэсэг нь ер нь бол хотоодны хан нь хамгийн зузаан байдаг. Ягаад тэгэхээр идэж уусан хоол бол ингээд өөрийнхөө хүндийн хүчээр доошоо ингээд хотоодыг дарна. Тэрэнд нь одоо тэр хоол хотоодод боловсроогүй байхад нь дараагийнхаа 12 хуруу гүцэнд орж ирүүлэхгүй тул тэр хэсгээр бол юм хамгийн хүчрхэг булчинтай хэсэг нь бол энэ доороо байж байгаа. За тэгэхээр хотоодны аль хэсэг дээр бас өрөвсөл одоо түрүүн бол аль давхарга нь аль хэмжээнд гэмтсэн тухай ярьсан бол энэ хотоодны аль хэсэгтэр гэмтэл байгаагаас нь ерөнхийдөө хотоодыг гэмтэж байгаа шалтгааныг нь бас ерөнхийдөө таамаглаж болно. За жишээ нь хотоодны энэ доотлын гарах хэсэг нулуур хэсэгтэр бол ерөнхийдөө гэмтэл ихэнхдээ үндсэн шалтгаан нь бол хеликобактериас болдог. За хеликобактер бол ерөнхийдөө хотоодны энэ нуглуур гарах хэсэгтэр болон 12 хуруу гисний дээдлийн булцуу гисэн дээр амьдардаг оршин суудаг. Яагаад тэгэхээр хүчил болохоор яг их бие хэсгээс ялгарч байгаа учраас энэ хэсгээс жоохон зүхтаад аль болохоор юм хамгийн сул хүчиллэг энэ хэсэгт бол хотоодны одоо хеликобактер суурьшиж амьдардаг учраас энэ хэсэгтэр бас их гэмтэл явагддаг. За нөгөө талаас цүс орж ирээд одоо гидсэнд байгаа агуулгатхан цүсний хүчил нойр улчирхаан шүүрэл хотоод руу ороод ирэх юм бол энэ хэсэгтэр бас тунана. За тэгэхээр энэ хэсэгтэр гэмтэл явж байгаа нь бас цүсний сөөргөө гидс одоо хотоодны сөөргөөний үед бол энэ хэсэгтэр илүү гэмтдэг. За тэгээд бас эмийн шалтгаантай те уусан эмээ бид нэр сайн ажиллахгүй ус сайн хэрэглэхгүй ингээд уух юм бол хотоодны ерөнхийдөө эн чинь юмны доор л очиж тогтно шүү дээ. Тэгэхээр энэ хэсэгтэр бас ерөнхийдөө гэмтэл өгж байдаг. Гэтэл ерөнхийдөө нөгөө хотоодыг гэмтэж байгаа шалтгаан чинь дотроо за хеликобактер цүсний сөөргөө эм гээд эдгээрээс гадна дархлааны эсийн буруу ажиллагаанаас болж үүсдэг те. За тэрийг нь болохоор дархлааны одоо эсүүдийн хүчтэй дайралт буюу аутоиммуны өвчин одоо аутоиммуны хотоодны өрөвсөл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед бол ерөнхийдөө хотоодны их биеэр бол нэлээд одоо гэмтэл явагддаг. За мөн хеликобактер их хүндрээд ирэхээр ерөнхийдөө хотоодны их бие хэсэг тэр байтугай хотоодны ёроол хэсгээр ч гэсэндээ ингээд ийм цэгчилсэн улаалтууд бол их үүсдэг. За энэ хотоодны амсар хэсэгтэр бол одоо монголчуудын хувьд бол хамгийн их асуудал үүсгээд байгаа энэ хэсэг нь болохоор хотоодны хавдар илүүтэй энэ хотоодны амсар хэсэгтэр онцлогдоод байдаг. Тэгэхээр одоо жишээ нь дэлхий дээр бол одоо 3 орон дээр одоо энэ хотоодны хавдар хамгийн их онцлогдоод байгаа шүү дээ. Нөгөө Япон, Солонгос, Монгол гэдээ орж ирж байгаа. Тэгэхээр Япон, Солонгосчууд хувьд бол энэ хотоодны гарах хэсэг дээр бол хавдар илүү төлхөө онцлогддог бол манай монголчуудын хувьд бол хавдартай хүмүүсийн 3 хүний 2-ийнх нь болохоор дандаа энэ хотоодны амсар хавь дээр илэрж байгаа. Тэгэхээр энэ нь бол нэгдүгээрт бидний
амьдралын хэм маягаас их болж байна. Орой бол хамгийн хүнд хоолой идээд хоол шингээгүй байх үед нь хөвтдөг те. Энэ буруу зуршлаас нэгдүгээрт болж байна. За хоёрдугаар гэх юм бол бид нэр ерөнхийдөө сөөргөө ихтэй байна. Монголчуудын хувьд бол шингэж сайтай биш хоол иддэг, хүнд хоол иддэг. Тэгээд одоо жишээ нь гурил мах гэх мэтчлээ ийм хоол их иддэг. Тэр бол бас нөлөөлнө. За тэгээд давсны хэрэглээ бол бас их хүчтэй нөлөөлөд байгаа. Тэгэхээр эдгээрээс болоод ерөнхийдөө улаан хоолой өрөвсөл хотоодны одоо энэ өрөвсөл гэдэг эдгээр нь бас энэ хэсэгтэр их явагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол та нар маань бас анхаараарай. За дараагийн одоо хотоодны шархлаад бас өрөвсөл нь болохоор хамгийн түгээмэл байгаа нь бол хотоодны хатангашилт өрөвсөл гэж байгаа тийм. За тэгэхээр энэ бол одоо эрүүл хотоодны салцт бүрхүүл бол ийм гоё ингэж харагддаг. Одоо бидний яг хацрын дотор тал шиг ингээ булцгар гоё харагдчихэдэг бол хатангашилтаа гэд тэрхээрээ ерөнхийдөө ингээд салцт нь нэмгэрсэн учраас ерөнхийдөө бол ингээд ялгагдаад харагддаг. Тэгэхээр хатангарлыг бол бид нар бас өмнөх бичлэгүүд дээр ярьсан. Ер нь бол хотоодд байрладаг олон сая эсүүд байгаа. Булчирхаанууд байгаа. Тэр булчирхаа болгон бол өөрөө дотроо төрөл бүрийн эсүүдээс тогтдог. Тэгэхээр тэр булчирхаанд л ерөнхийдөө хүчээл цөөрөөд байгааг л бид нар хотоодны салстын тэр одоо голомтод өөрчлөлт ороод байгааг л бид нар хатангаршил өрөвсөл гэж байгаа. За тэгэхээр явц нь бол яаж явагддгөө гэхээр за энд одоо тэр хотоодны салст бүрхүүлийг ингээд жижиг газрыг те 1-2 мм-ийг ийм аваад тасалж аваад тэгээд микроскопоор хэд дахин ингээд томруулаад харсан ийм эдийн шинжилгээ гэдэг чинь энэ байна. За эдийн шинжилгээгээр ингээд харахаар энд бол эрүүл тийм ээ хотоодны салст бүрхүүлтэй хүнийх болохоор ингэж харагдах нь байна. За энэ хучуурууд нь бол ингээд тэд эрүүл бүтэцтэй дотор нь байгаа энэ булчирхаанууд нь бол ингээд олон байна шүү дээ. За ингэж байх юм бол бид нар хотоод эрүүл салт бүрхүүлтэй буюу хатангашил байхгүй өрөвсөлгүй гэж үзнэ. За сум ийшээ чиглэж байна те. За дараагийн шатанд юу болж ийн гэхээр хатангашилгүй мөртлөө хотоод өрөвсөлтэй байгаа тохиолдолд бол одоо эдийн шинжилгээгээр бол ингэж харагдах нь байна те. Ерөнхийдөө бол энэ хучуурууд нь бол ингээд гимтсэн байна. За хотоодны булчирхаанууд нь бол энд харагдаж байна. Тийм учраас энэ бол хатангашилгүй байна. За сум цаашлаа өвчлөл нь хүндэрж байна. За энэ дээр болохоор хотоод бол одоо хатангашсан байна. За нөгөө түрүүний энэ харуулж ирсэн булчирхаанууд нь бол энд харагдахгүй цөөхөн болчихсон байна шүү дээ тий. Тэгэхээр энэ булчирхаагүй болж байгааг л бид нар одоо булчирхаа цөөрж байгааг л хатангарчл гэж ойлгоод байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр эсвэл хотоодны хэмжээнд л бол өөрчлөлт байхгүй. Ерөнхийдөө бол салт бүрхүүлийн хувьд л бүтцэн өөрчлөгдөж байгаа. За дараагийнхаа энэ сум хайрчих уу гэхээр ингээд ийшээ шилжлээ. За энэ дээр болоод ирэхээр юу болж ийн гэхээр хотоодны нөгөө өөрийнх нь булчирхаанууд нүхэд эхлэхээр оронд нь бол гидсний ингээд эсүүд нь орж эхэлж байгаа. Гидсчин гэж ярьдаг тийм. За гидсчих нь болохоор ингээ хөнгөн хүнд гэдэг ингээ хоёр янзтай. За ер нь бол хүнд болоод ирнэ гэдэг чинь хавдралуугаа ерөнхийдөө шилжиж гинэ л гэж ойлгох нь байна. За ингээд энэний дараагийн шатанд бол мутацд орж ирлээ. Одоо эсүүд нь өөрөө гажигшиж байна. Хотоодны эсүүд гажиг болоод ирэхээр энэ нь бол одоо ургалт те хязгааргүй одоо юу хяналтгүйгээр ургаад ингээд ерөнхийдөө хотоод хавдар гэдэг шатанд орж байна. Тэгэхээр ер нь бол хотоодны хавдралуу ингээд тийм хурдан очихгүй. Энэ бол ингээд тодорхой одоо үе шаттайгаар дамжсаар байгаад ерөнхийдөө хавдар болно. За тэгэхээр таних дээр ямар онш тавигдсан байр хотоодны дуран дээр те өрөвсөл гэсэн байна уу? Хатангашил гэж юу? Гидсний эдийн солигдол гэсэн байна уу? Дисплазия буюу эдсийн гажигшил гэж байна уу? Хавдар байна уу те? За тэгвэл энэ дээр одоо жишээ нь хотоодны одоо хатангашил болохоор бүхэлдээ бол явагдах гэхээсээ илүү ингээд хэсэг газар бол ингээд булчирхаанууд нь сөөрдөг. За одоо энэ дээр энэ нөгөө хотоодны хэлбэрийн оймс шиг харагдаж байна. Энэ цэнхэр өнгөөр будцсан энэ хэсэг болохоор хотоодны аль хэсгээр хатангарсныг л дүрслээд байгаа юм л та. За тэгэхээр энэ дээр бол хотоодны гарах хэсэг те нулуур дээр гарах хэсэг дээр за цаашлаад энэ баг махаа хэсэг дээр за ингээд ерөнхийдөө хотоодн дээр талбай томроод те одоо их бие хэсэг бол ерөнхийдөө бүхэлдээ хатангаршаад ингээд цаашлаад бүр ингээд ёроол бүх хэсгээрээ хатангарсан ийм байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө ингээд суцчлалт нь харагдаад хотоод ерөнхийдөө доотлын нөгөө юуны салтын доодох давхаргалуугаа ингээд ерөнхийдөө ингээд бүр гэрэлтэж харагдаж байгаа.
За тэгэхээр ингэсэн тохиолдолд бол хоол боловсруулах чадвар бол алдагдана. За жишээ нь хотоодны нуулуур хэсэгтэр ингээд хотоод хатангаршил явагдаж байгаа бол ерөнхийдөө булчирхай бол нэг 10-аас 20% бол цөөрцөн гэж ойлгоно. За ингээд дараагийн C2 гээд ингээд ороод ирвэл булчирхай нэг 20-оос 30%. За ингээд цаашлаад 40-оос 50-аас 60, 60-аас 70-аас 80 гээд ингээд явна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө булчирхайн тоо цөөрөл байна гэдэг чинь нөгөө хотоод өөрийгөө хамгаалдаг чадвар нь муудна, сулрна, хотоод хоол боловсруулах чадвар нь одоо маш их алдагдана гэх мэтчлээ. Ингээд хотоод хоолоо боловсруулахгүй зүгээр нэг агуулдаг савл болж хуурах гэдэг шүү дээ. Ингэх юм бол хотоодонд боловсроогүй хоол чинь хотоодон дотроо өнжөөл тэндээ эсэлдээл илжрээл за тэгээд тэр нь цаашлал дээшээгээ сөөргөтөл доошоогоо ороод ирэхээр хотоодонд хоол боловсроогүй учраас гидсэн дотор их хэмжээгээр хий үйлдвэрлэгдээл ингээд гидсэн дотор нөгөө бактерийн тоо нь өөрчлөгдөөл мөөгөнцөр нь ихсдээл бактери нь олшрол эмгэг төрүүлэгч бактериуд нь олшрол ингээл хоол боловсруулж чадахгүй гидс хийгээр дүүрэл ингээл маш олон асуудлууд үүсэх шалтгаан болж байгаа. Тэгвэл эндээс бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр ер нь бол хотоодны өрөвсөл төвчлөлийг бол дотор нь давхаргаа гэмтэж байгаагаар нь ерөнхийдөө нүдэнд харагдж байгаа шарах шалбархаатай байна уу гэдгээр нь шархлаад өрөвсөл нүдэнд харагдах энд бол одоо жишээ нь шарах шалбархаа бараг байхгүй байгаа зүтэй гэсэн хэрдээч одоо бүтцийн өөрчлөлтөнд ороод одоо тэр хотоодны өөрийнх нь үйл ажиллагаанд олдож байгааг л бид нэр одоо шахлаад бус өрөвсөлгээд за энийг нь бол хамгийн том одоо өөрчлөлт нь бол хатангаршил гэдэг. Тэгэхээр энэ хотоодны өвчлөл ямар ч өрөвсөлгүй хотоодны эрүүл салст бүрхүүлтэй байхаас ахуулаад хотоодны хорт хавдар гэдэг энэ өвчлөлд очихоо хид хідэн ийм шат үе шат дамжижээж очино. Тэгээд эндээс яг нэг сайн мэдээ нь юу гэдгүү гэхээр хэдийгээр энэ өвчлөл одоо тархаад явж болох ч гэсэн эргээд арга хэмжээ авч чадах юм бол зогсоож болохоос гадна эргээд буцах одоо шат бол байна гэж үзнэ. За тухайлах юм бол одоо хотоод хэрвээ ямар нэгэн байдлаар өрөвслөө гэж бодъё хотоод архаг өрөвсөлтэй байлаа гэвэл энэ дээр эмчилгээ хийлгээд анхаарах юм бол буцаад эрүүл салсттай болж байна. Энэ сум дээшээ очино гэдэг чинь эргэж буцах боломжтойг харуулж шít. За хотоод архаг өрөвсөлтэй удаад явлаа. За тэгээд цаашлаад хотоодн дээр ингээд арал хэлбэрийн янз бүрийн хатангаршилтай одоо тийм мууж одоо тархалт үүсчлээ гэж үзэх юм бол эндээс та эмчилгээ хийлгээд буцаж болно. За ингээд гидсний эдийн солигдлгээд дараагийн шатнаас бол буцаад ингээд эдгэрэл явагдчих болно. За диспласия буюу эсийн гажигшилтэй хөнгөн хэлбэртэй байхад эндээс буцаад бас эргэж болно. Хизээнээс буцаж чадхаа болох вэ гэхээр эсийн гажигшил хүн читэнд очиод ирсэн тохиолдолд энэ бол ерөнхийдөө хавдар үүссэн гэж үзнэ. Хавдрын урдл гэж үзэж байгаа. За тэгээд дараагийнх нь бол ерөөсөө хотоодны хорт хавдраа гэт тийм ээ. За тэгэхээр таних бол аль шатанд байна вэ? Одоо эрүүл байна уу? Харахаг өрөвсөлтэй байна уу? Хатангаршилт өрөвсөлтэй байна уу? Гидсний эдийн солигдол эсийн гажигшил байна уу гэд эдгээргээ бодолцоод ерөнхийдөө бол мэдээж эдгэрэлт бол явагдана. Гэхдээ хугацаа бол өөр Одоо жишээ нь архаг өрөвсөл байх юм бол мэдээж та хоолны дэглэм бариад амьдралын хэв маягаа өөрчлөөд ингэ явах юм бол та нэг 6 сарын дотор бол бүрэн эдгэрэх боломжтой. Цаашлаад хатангаршилтай гэх юм бол нэг тууштай 1 жил 2 жилийн эмчилгээ хийхэд бол эдгэрэлт явагддаг. Одоо манай дээр ирж байгаа хүмүүсийн дотор хатангаршлын зэргүүд нь одоо бүр 3, 4, 5 руу орцсон хүмүүс эмчилгээ хийлгээ давтан дурандуулаад эмчээр онш тавиулаад одоо зэргүүд нь бол бууж ийн тархалт нь багасч байна энэ бол бас бүр эдгэрхгүй гэсэн үг биш. Ерөнхийдөө бол бидний бие махбод чинь байнга өөрийгөө төлжүүлж яадаг шинэс үүсч яадаг учраас нөхөн төлжилт бол явагдана. Гэхдээ одоо нөгөө Эйнштейний хэлсэн үг байдаг шүү дээ та хийдэг зүйлээ хийгээд одоо өөр тийм ээ шинэ үр дүн хүсэж байгаа бол энэ бол тэнэглэл юм а гэдэг
Тэгэхээр та өөрийнхөө хуучин хотоодоо өвчлүүлсэн амьдралын хэв маягаараа амьдраад хоолтоороо хоолчоод тэндээс өөр үр дүн буюу эрүүл болох үр дүн хүлээж байгаа бол эн чинь бүтшгүй зүйл. Тийм учраас та өнөөдрийнхөө байдал сэтгэл хангалуун биш байгаа бол хийж байгаа үйлдэлүүдээ идэж байгаа хоолоо өдөр тутмынхаа буруу зуршлуудыг өөрчилсөн цагаас эхлүүлээд танд сайжрал явагдана, эдгэрэлт явагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол танд мэдээж тодорхой юм системтэй мэдлэг хэрэгтэй болно. Тэгээ бид нэр энд одоо та бүхнийг сургалтанд ураад байгаа шүү дээ, тий. Хотоодоо эмгүү ангай гэдэг сургалтанд сууснаар та хамгийн анхан шатнд хийгдэх тэр эмчилгээнүүдийг эмгүүгээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр ерөнхийдөө цогц мэдээллийг бол аавна. Тэр утгаараа одоо жишээ нь энэ дээр бол бид нэр хотоодыг гэмтээж байгаа тэр хотоодыг цочроож байгаа тэр хүчин зүйлсийг бол бүрэн таньж мэднэ. За би ер нь энээс болоод хотоодоо гэмтээгээд өрсүүлээд байгаа юм байна шүү. Дээр нь хотоодыг хамгаалдаг нөхөн сэргээдэг хамгаалах юм хид хідэн одоо давхарг байдаг. Дээр нь хид хідэн юм одоо юу байдаг? Аргачлал байдаг. Тэдгэрийг мэдээж авснаар эргээд буцаж хотоодны хамгаалалтаа бэхжүүлж өгж байгаа. Тэгэхээр гэмтээхгүй болоод хамгаалалт сайтай болох юм бол хотоод эргээд буцаад төлжиж чадна. Тэгэхээр энэ дээр бол бид нэр хотоодны бүтэц давхарг болгон дээр авах арга хэмжээ одоо жишээ нь хотоодны өөрийнх нь салслаг юм юу ялгарж байгаа бодис ялгарж байгаа тэрийг нь яаж сайн ялгаруулах вэ? За хотоодны хучуур эсүүд гэж байгаа хамгаалдаг дараагийн давхарга энэ хучуур эсийг нь яаж буцаж төлжүүлж энэ хучуур эсүүдийн хоорондын энэ холбоос уургууд нь ерөнхийдөө гэмтээд байгаа энэ уургийг буцаж төлжүүлэх вэ? За хотоодноос өөрийг нь бас хүчлээс хамгаалдаг ийм шүлтлэг бодис ялгардаг. Тэр шүлтлэг бодисыг нь бид нэр яаж орлуулж болох вэ? Ямар хоол хүнсээр орлуулах вэ гэдэг эдгээрийг бүгднгийн системтэйгээр танилцуулна. Дээр нь хотоодыг өөрийг нь тижээж идэг ийм цусны сууц байгаа. Тэр цусан хангамж байгаа. Булчингийн үйл ажиллагааг нь хэвэн явуулахад яаж одоо тэрэн дээр ямар эдлэг дасгалуудыг хийх вэ гэдэг ийм системтэй мэдлэгийг та бүхэнд өгнө. За энэ бүртгэл бол одоо явагдаад дуусгаж байна. Тэгээ өнөөдөр чинь 27 гэдэг чинь ингээ 27 8 9 30 гээ 4 нэгэн гээ 5 хоногийн бүртгэл хийгдээд зогсно. Тэгээд бид нар 2-оос эхлээд одоо 4 хоногийн маш эрчимтэй юм сургалт явагдана. Тэгээ энэ хугацаанд бол бид нар юу идэх үү, ямар хүнсээр хотоод одоо ээлтэй одоо байх уу, ямар хоол хүнс идвэл гэмтэх үйлчлэгээ үзүүлэх үү, тэр болгоныг ярина. Тэгэхээр энэ дээр бол та бүхнийг урьж байна. Тэгээд хотоод гисайлахаар эмгүү ангайд сурцгаая. Утгагүй тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хотоодоо эмгүү ангайд сурцгаая.